I tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 2 сарын 8-нд 2 дахь мөнгө барилтаа хийх гэж байна. За манайхаа нэг маш том алдаа гаргасан байл шүү. 100 дахь туу задлсан бичлэгээ номер 8 дахь гэдсэн чинь 7 дахь юм байлээ шүү. Би өөрөө алдсан байлээ. 7 дахь 100 дахь туу задлсан байлээ. Одоо дөрөвх нь болохоор 8 дахь 100 дахь туу гэсэн. За өнөөдрийн хувьд 1 сая төгрөг хийн. За байран дээрээ 50,000 төгрөг. Утас 15,000 төгрөг. Univision 30,000 төгрөг. Зээлийн мөнгө даасан байгаа. 110,000. Тэгээд 25,000. Би сая энэ дээр зээлийнхаа мөнгийг нэмэх юм мартсан ба шүү дээ. Энэ бэлнээр болохоор сая төгрөг байгаа байхгүй юу? Тэгэхээр сая 135 гэсэн үг. За энэних энэтэй ажиллах учраас ингээ 230 мянга болж байна. За 7 оны эргэлэн дээр хүнс наа нинжин гарын мөнгө гумба гарын мөнгө. За энэ 7 оны хүнсэн дээр арай жоохон ихийг төсөөлнө. Манай хүнснүүд бас нэлээд их дуусж байгаа. За 170,000 орог болчих واخ гэж бодож байна. Унаан дээр юу яасан байгаа? Манай нөхрийн ажлын газраас нөгөө нэг ийм карт өгөө тэрүүгээр нь дүүргэсэн. Тэгээ бүр бензиний бүр дүүргэсэн байж байгаа. Гэхдээ энэ унаага би энэ 7 хоногч юу яа гэж бодож нөгөө машинаа бүт угаалахгүй бүр амар болсон байж байгаа. Тэгэхээр угаалгын талаар нь угаалганы мөнгө 45,000 төгрөг бүт угаалгана. За тэгээ тэрнтэйгээ нийлээ нэг зогсоол мохсоол нийлээ нэг 70,000 төгрөг гэж бодож байна. За нинжин гарын мөнгө нь 100,000 төгрөг. За гумбагийн гарын мөнгө 100,000 төгрөг. За тэгтээ гумбагийн гарын мөнгийг би өглөө өгсөн ба би нөө өчтөр мөнгөө хуваарлж чадаагүй. Тэгээд өнөөдөр одоо нэгд өдөр хуваарлж байгаа хгүй. Тэгэнгүүт манай нөхрөөт нөгөө нэг өгж авал зүгээр шууд өгөөд явуулсан. За тэгтээ хэмжээний бол бичнэ штэ тий. Тэгэхээр ингээ 200 370 дээр нэмэх нь 70,000 төгрөг. 440,000 төгрөг. 440 дээр нэмэх нь 230 ингээ 670 цаана нь хасах нь сая 135. За сая 135-аас хасах нь 230 хасах нь 440. Цаана 465,000 төгрөг үлдчихэж байна. За одоо энэ бусад хэрэглээний зардал хадлан хадгаламж авчиж. За хөвгүүд дээр хөвгүүдийн авц маань бас нэлээд дундарсан байж байгаа. Гэхдээ тийм их мөнгө хийхгүй. Яад гэвэл нөө цагаан сарлаа би нэлээд их мөнгө хиймээр байгаа. За өнөөдөр хөвгүүд дээр нэг 10,000 төгрөг хийчих. За ариун цэврийн хэрэгсэл дээр нэг 20,000 төгрөг. Гоо сайхан дээр нэг 20,000 төгрөг. Эрүүл мэнд дээр нэг 50,000 төгрөг. За 52 7 хоног дээр нэг дундажийг хийнэ. 20,000 төгрөг хийчих. Шинэ жил дээр бас дундаж хийн. 20,000 хийчих. За ингэнгүүт хэд болж байна. Хасах нь ингээд 50 100 140 хасах нь та энэ аялал дээр 20,000 хийгээд энэ хөвгүүд дээр 15,000 хийчих юм болов. За тэгээд 5,000-ыг нэмчихье. За тэгэнгүүт энэ дээр 300,000 болж байна.
300 мянга гэдэг чинь 10 ширхэг дүрс бодох байхгүй юу? За тэгэхээр байна штэ. Одоо өнөөдөр юунаас эхэлнэ? Энэ хуримтлаасаа эхэлж байгаа. Тэгэхгүй бол удаан ийм 20 мянгатууд байгаа байхгүй юу? За тэгээд энэ болохоор манай нөхрийн одоо нөгөө нэг гарын мөнгнөөс үлдсэн мөнгө энэ хийж байгаа. Миний гарын мөнгнөөс үлдсэн мөнгөний дотор байгаа. За тэгээд энэ хідэ харц ашигласан учраас ингээ ил байгаа. Тэгээд тэрнийг хийж явах явцдаа шууд одоо цэгцлээд явчихна гэсэн үг. За хуримтлаасаа эхлэе. Бишээ бүр хуримтлаасаа эхэлнэ. За хөвгөд бишээ 52 7 хоногоос 20-ыг бүр мартсан байна ч чи. Энэний дор 20 ч одоо ийш орж ирэх байхгүй. 10 мянга гэжтэй. Тэгэхээр 20-ийн мөнгө штэ. Ханаас гарна гэсэн үг ээ биз. За гоо сайхныхаа мөнгнөөс авна. 10 мянга. За. Харилт. Тэгээ 20 мянга хийгээд 10 мянга. За инхээр 20 дээр болохоор ингээд 800 мянган төгрөг даасна. 20 40 60 80 900 20 40 60 80 сая 20 40 60 80 сая 100 20 40 60 80 сая 240 мянган төгрөг. Нэг сая 240 мянган төгрөг. За 52 7 дээр 20 мянган төгрөг. 20 мянган төгрөг гэхээр 20 40 60 80 100 10 20 30 40 50 60 70 80 90 190 мянган төгрөг. Одоо шинэ жил дээр 20 мянган төгрөг. Тэрнийхээ 20 40 60 80 100 20 30 40 140 мянган төгрөг. За энэ цагаан сарын мөнгнүүдийг инжээгээд явж байгаа. Тэгэхээр 30 мянга гэдэг чинь 15 ширхэг. Гэсэн. 1 2 3 4 5 ингээд 100 1 2 3 4 5 ингээд 200 1 2 3 4 5 ингээд 300 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 1
15. За тэгээд энэ би нүг дараа 7 хоногт хальт Солонгос нөгөө ажиллаар явж нөгөө томилдоор явчаад ирнэ. Гэтэ ер нь 2 хоног явчаад ирэх юм. Тэгээд нөгөө нэг хадам аав ээжийн гэрт нөгөө нэг сая засвар хийсэн. Тэгээд бит хоёр болохоор ер нь нөгөө юм авч өгч амжаагүй байгаа. Тэгээд им жижигхэн зурагт байгаа байхгүй. Тэгээд тэр зурагтын томруулаа бит хоёр тийм зурагт бэлгэлэх чам. Тэнгүүд Солонгос цахилгаан бараа айгүй хямдхан байдаг гинэ. Тэгээд би энээсээ бас одоо яг хоримтлал маань дүүрээгүй ч гэсэн энэ хоримтлал дүүрэхээр ер нь цагаан сарын бэлгэнд гээд бас тэрийг одоо тийм зурагт авч өгөх төлөвлөгөөтэй байгаа даахгүй энэ хоримтлынхаа мөнгнөөс. Тэнгүүд би энэчнээсээ одоо нэгэн тал Солонгос явж амжин тэнчэнээсээ аавна гэж бодоод энэчнээс тийм мөнгө аваад явахаар бэлдэж байгаа. За тэгэхээр энэ чинь бол хангалттай 300 мянга болоо шүү. Тэгэхээр биш ээ одоо хідэн төгрөг байдیں۔ Тэр юунд нь одоо зурагт нь таарахаар хэмжээний мөнгө бол цугларсан учраас одооноос энэчнээс ингээд аваа явчихъя гэж бодож байгаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 доотлохын бодож байна. За. Гээ одоо 4 лигнээ үлчиж байгаа юм.
Одоо хурдхан цагаан сараас өмнө л дуусгахыг хичээ шүү дээ. Тэгэхээр энэ цагаан сар дээр нийт сая 200 чинь сая 500 болчих юм шүү дээ. Мөн үү? 1 сая 500 мянган төгрөг. Бүрдсэн байна. За одоо аялал дээр болохоор 20 мянган төгрөг. 20 мянган төгрөглөө 20 40 60 80 100 20 30 40 50 60 70 80 180 мянган төгрөг. За ингээ хуримтлын чигтэр манд болж байна. Одоо бусад зардлаа явуулсан. За хөвгүүдийн авцсан маань энэ чагаа. Тэр гişэ тавьчих. За энэ задгаа мөнгөний финиш. За одоо 40 мянган төгрөг болсон. 15-ыг хэмэгдэх чинь задгаа мөнгө алга та. Гос дээр. Энд үлдээ бас нэг юм 10 мянган төгрөг. Байсан ба миний цалж явуулж. Энэ нөөний эрсдлийн сан гэсэн үг шүү дээ баг. За тэнгүүд 15 гэдэг чинь юм шүү дээ. Бас энэ 20 мянга задлахаас за ингээд 15 55 мянган төгрөг. Аваа мөнгө цугларсан байсан сайн нөгөө шүд мөдийн үзүүлэлт нэлээ юм хийсэн байж байгаа хоёр хүүтэй. Ой 15 шүү та. За энэ ихнийг нэ дүүрчихлээ. Та гэр ахуй дээр 20 мянган төгрөг. За би нэг хэр суугаач авах хэрэгтэй байгаа. 20 40 50 70 80 мянган. За гоо сайхан дээр 10 мянган төгрөг. Одоо солонгос авахаас өмнө хормоос хийлгэнэ. За 20-ыг ингээд 10-ыг харуулж. 20 40 60 80 90 100 10 20 30 135 төгрөг. 135. За эрүүл мэндийн авсан юм байна. За би бол нийлээ эмчилгээ хийлгсэн. Тэгээ тайдад бас нэрээ нэг мэдүүштэй мэдээлэхэд манайх нөгөө нэг эдшин дадууны мах ирдэг байхгүй юу. Тэгээд дадууны мах ер нь айгу сайн гэдэг одоо дархлаа айдар сайн гэл тэгдэж штэ. Тийм болохоор би тэд баг өдөр алга дууны мах идсэн байхгүй юу. Тэгсэн чинь миний бие ингээд нөгөө булчин ер нь нөгөө гэмтэлтэй холбоотой булчингууд нэлийн дотроосоо ингээд одоо чангараал тэгж ер нь өвддөйн. Тэгээ би ойр ойрхон ер нь барианд ордоо штэ. Тэгсэн чинь ингээ бүр дотроосоо ингээл халуун шатж байгаа юм шиг болол булчингууд дотроосоо чимчгнэл тэгээ сүулдэ ингээл байж чадаал бүр байнгын халууцаал тэгээ очиод харин нөгөө юм үзүүлдэг юмчтай үзүүлсэн чи чинийг л болохгүй юм хэрэглээд тандаа юу хэрэглээд байгаа юм бол тоо гэхлээр би мэдгүй одоо тэгээд ерөөсөө би бол гайгүй л дандаа гэр мөрөөсөө хоол идэл гайгүй л байгаа штэ гэл тэгсэн чинь чи адууны мах хэрэглэж байгаа юу гэхлээр тийм бараг аюу бахархалтай өдөр алга хэрэглэж байгаа ухааны юм яриад тэгсэн чинь тэрнээс ч юм болсон байна. Хангалттай хэмжээгээр шатаахгүй тэгээ нүг хангалттай тийм хүүтэн одоо болохгүй байгаа штэ. Тийм учраас ингээд тэрийгээ гүйцэд ингээд халуунаа шатааж чадахгүй байхлаар бас тийм юм үзүүлдэг гинэ. Тэгээ магадгүй хүн болгонд адилхан биш ч магадгүй л дээ. Надад бол ямар тааж тэгж үйлчилсэн, тэгж нөлөө гарсан. Одоо юу гэдэг нь тийм зүйл ажиглагдсан юм да нөлөө гарахаас илүү. Тэгэнгүүтээ адууны маха зогсооцсон ч ярин аваа гайг болсон штэ. Ямар сонин тийм бэ тийм л бас. За ингээд энэ хавц маань болж байна. Одоо
7 хоногийн хавцал орч. За 7 хоногийн хавцал баг хос маад ерөнхийдөө бас нэг ийм давтамж ажиглаж байгаа. Одоо түрүү 7 хоног баг ингээд мөнгө нилээх байсан шүү дээ. Яагаад гэхээр би тэрний өмнөх 7 хоног нилээ ингээд одоо хүнс хүмүүс юмнууд авцсан байсан болохоор одоо тэр дараагийн 7 хоног ерөнхийдөө ингээд гайгүй авчиж байгаа. Тэнгүүд энэ 7 хоног бас нөгөө тэрний өмнөх 7 хоног авсан юмнууд бас ингээд дуусаж муусаад ингэсэн учраас энэ 7 хоногийн мөнгө ингээд бүр баг дуусгах шахуу. Баг дуусгах шахуу гэж баг ингээд дууссан байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө баг ингээд 2-7 хоногт нэг удаа ингээд хүнс нэг том ингээд авагдаа. Тэгээ тэрний дараагийн 7 хоног арай гайг байгаад гих мэтчлийн ингээд юм анзаарагдчихаз. Манай гэр бүлийн хувьд болохоор 1 2 3 4 5 100 20 40 60 20 40 60 70 80 90 20 40 60 80 100 20 40 60 170. За нэг тийм юм ажиглагдаад байгаа. За энэ хормллаас надлаа. За ингээ унаан 70,000 төгрөг. За ингээд энэ болж байна. Одоо миний гарын мөнгөнд миний гарын мөнгө ч гэсэн энийг олигтой үлдэг вэ. За энэ саяны өнгөрсөн 7 хоног би бас ер нь амар ядраад нөө эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой амар ядраад өглөө бүр босож чаддгүй. Тэгээ нөө хоолоо сая өнгөрсөн 7 хоног тийм сайн хийж авч чадаагүй. Тэнгүүд нөө гадуур жоохон хоол идэнгүүд энэ ингээ мөнгө жоохон багассан байж байгаа. Тэгээ гадуур хоол идэхэ болол хэрэнгүүд энэ гарын мөнгө ерөөсөө баг өргөхгүй байхгүй. Тэгэхээр гадуур хоол мөнгө идэхээр ингээ баг мөнгө өртөхгүй. За 100,000 төгрөг. Гэтэ өөртөө бас нэг хязгаар тавьсан болохоор хөрхөн яг эндээ ингээд багтаагаал үрчиж байгаа хгүй тий. Хязгаар тавиагаас инээсээ давуулчих үрэх байсан юм билүү. Таны ийш тавьчи. За гумбагийн мөнгийг өгсөн байж байгаа. За одоо 7 хоногийн хэрэглээ. Бишээ сарын хэрэглээ. За нөгөө нэг байрны мөнгө чи одоо нөгөө 5 болоо би одоо энэ 7 хоногт байрныхаа мөнгийг төлнө. За 60,000 хийгээд 10,000 болж. За ингээд 20 40 60 80 110 20 30 40 50 150,000 төгрөг. За энэ утсан дээр 30,000 15. Ингээд нийлээд 10 20 30 40 50 55. Тэгээ утсан дээр дараа 7 хоног ер нь мөнгө хийх шаардлагагүй. Минийх бүр 55 бүр хамаагүй илүү төлбөр гарна. Үгүй 55-аас хамаагүй бага гарна минийх бол. За innovation дээр 30,000 төгрөг. Ингээд болчих. За ингээд 20 40 50 60 70 80 90 110 20. Innovation гэсэндээ дараа 7 хоног мөнгө хуваарлахгүй мэн. Яг хуваарлсан ч гэсэндээ тэрний дараагийн 7 хоног гээд ингээд яачих болно л та. Гэтэ хуваарлахгүйгээр илүү нөгөө нэг цагаан сарын 20-нд руугаа хийчихвэл бас зүгээр л те. За одоо юугаа шин 100 төгтөө эхлэн штэ манайхаа. Шин 100 төгтөө дээр би тэмдэглэгээ хийчих. За өнөөдөр болохоор 2025 оны 01 сарын хэдэн блэ? Биш 02 сарын 3 4 мөлөө. 1 2 4 3 юм байна. 03-нд. За энийг хараа хэдэн байна. За эдгээр аль болох энэ голын энэ хэсгүүдийг л дүүргэж хэрэгтэй. Хэд их мөнгө тогтоонд орохооргүйгээр. За тэгэхээр яах нь 11
1600 ингэж 1700 1100 2200 2100 2400 тэгээд 100 гэж. Тэгэхээр 100 гэдэг. Болонцоо Өнөөдөр өмнөх 100 тогтоон дээр нэг 4400 гарцаасаа тэрийг нөгөө машинд нэг хавцсандаа юу ачиж үлдээч. Тэрийг яг дараагийн тогтооны хуралтан дээр хийчихнэ. За 22 14 За энийг энэ удаа цэнхэр өнгөөр боднаа. Ерөөсөө 100 тогтоо цэнхэр өнгөөр бодож байгаагүй юм. За ингээд өнөөдрийн хувьд 6 тогтоог болсон байна. Үнчээс байна шүү дээ. Энийг хийчихлээ. Гэвч авцсанд ингээд мөнгө хуваарлаад хэлэхээр энэ дотор ингээд мөнгө байгааг мартчихдээ шүү дээ амарсан. Та тэгээд ингээд энийгаа нэг өрн гэсэн юм мартаа толгоон дотор юусэн энэ ч мөнгө байгаа гэдэг тэгж бодол миний хувьд бол ажилтгүй ш. Та яа хүмүүсээс юу нэмэлт гэдэг энэ хавцсандаа бол нэг мөнгө хийжээд ингээд зорилготой гол нь энэ хавцч өөрөө бас зорилготой авах хэрэгтэй. Тэгчийн бол энэ мөнгөндөө ерөөсө гар хүрдгүү гэдэг хүмүүс бол за ингээд 3600 1000 бодчихлоо. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Би нэрийн 7 өдрийнхөө хоримтлын хэсгийг та эдгээр бас ингээд хальт үзүүлээ авчиг гэж бодож байна. Энэ минийх ерөн төлөвлөгөөнүүд бүр айгүй их байгаа. Тэгээ энэ зуршлаа ингэж хөтөлж эхэлсэн. Би дараагийн энэ дэвтэр дээрээ би загварын нас арай жоох өөрчлөөд энэ дээрээ юм зуршлын хэсэг нэмье гэж бодож байгаа. Дээрээс нь хоолны төлөвлөлтийн хэсэг оруулж өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр бас бүр илүү сонирхолтой байх байхаа гэж бодож чинь. Тэгээд энэ хуудсуудыг би бүр авъя гэж бодож байгаа хгүй. Энэ одоо энтлийн бэлэн мөнгөний задаргааны хуудас. Энийг болохоор нэх ашиглахгүй байгаа. Би өөрийнхөө хувьд бол яа тэгэхээр шууд нөгөө ATM-с очиод авчаад байгаа. Тэгээд энэ дотох мөнгөөрөө ингэж эргэлдүүлж яваад байгаа хгүй. Тэгээд ер нь дандаа ингээ бүхэл мөнгөөр явчихж байгаа.
Тэнгүүд би хувьдаас ашиглахгүй байгаа. Та нарын хувьд бас яаж юм те? Өмнө нь бол анхны дэвтэр дээр би бол энийг аягүй сайн ашигласан шүү дээ. Яг банкнаас очиж авдаг байсан учраас одоо болохоор би энийг ашиглахгүй байгаа учраас ингээд өөр гоё шинжилээд гоё болгоё гэж бодож илүү амьдралтаа одоо ашиглахдахгүй зүйлсүүдээр ингээд солиё гэж бодож байгаа. Тэгэхээр та хэд манаас тэрэн дээр саналаа хэлээрээ. За тэгээ энэ удаагийн бичлэг маань ингээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Бас нэг юм марчиж би нөгөө нэг талах зарж байгаа гэсэн дээ. Тэгээд нөгөө нэг талах чинь би нэг талахын 4500-аар зарж байгаа хгүй юу. Тэнгүүд тэрэн дээрээ энэ 500 төгрөг нэмээд нэг дансандаа ингээд байршуулж цуглуулад би юм алимныхаа чаленжийг явуучих гэж бодчих. Тэнгүүд би одоо жишээ 9 талах одоогоор зарсан байгаа. Биш 11 талах солих. Өнөөдөр нөгөө талахаар зарсан байхгүй дахиад. Тэрийнхээ ингээд бас энэ чаленжаа дүүргээ явуучих гэж бодож байгаа. Талах. Ярихурхан байгаас тэгээд энэ альмаа дүүргэж яваад талхаа сайхан зараад тэгээд талхаа би 7 хоногт нэг л удаа хийж байгаа. За гоё улаан альмаараа. Тэгэхээр 11 талах бодно гэсэн үг. 1 2 3 4 5 6 7 8 10 11 талах зарсан байна. Тэг би энийг бол дансанд хоримтлуулаад явна гэж бодож байгаа.